Сайн байцгаана уу? Бидний бэлтгэсэн бурханлаг гэрлэлт ба гэр бүлийн тухай подкастт нэгдээрэй. Okay, so түүний харин хийлсэмж зөв хэлж байгаа. Түүний харин хийлсэмж мэдэх хэрэгтэй. So түүнтэй ярих хэрэгтэй. Түүнийг зэн мэдэх хэрэгтэй. Түүний хийлсээр ярих хэрэгтэй. Түүний хийлсээр ярих бас мэдээж хараа үзүүлж чадах вэ. Түүнд. So жишээ бол basic in basic хийлс юу вэ? Basic авах юм уу? Бэлэг өгөх. Бэлсэх авах хийлтэй болсон. Ямар бэлсэх өгөх вэ? Жишээ бол таны яг нэртэй бэлсэх авах дуртай болсон. Тэр хийлсээр яаж ярих вэ? Ямар бэлсэх? Зүгээр амар олон үнэтэй зүйлс өгөх хэрэгтэй юу? Дандаа like what is jewelry? Jewelry. Гоё чимэг зүйлс өгөх хэрэгтэй юу? Ямар бэлсэх? Энэ жоохон хэцүү. Энэ бэлэг дуртай харин би мөнгө байхгүй учраас яаж хараа үзүүлэх вэ? Миний хувь хүн одоо юу би ер нь ихтэй хувь хүн ч гэлтгүй эмэгтэй хүн нөхрөөсөө тийм их үнэтэй юм барах хүсдэггүй. Тий. Миний нөхөр одоо өглөө явахдаа миний орон дагавар нэг юм жижигхэн тэр айгүй жижигхэн энэ одоо юу шиг 2-3 хэмжээтэй юм шоколад байдаг гэсэн. Тийм шоколадыг миний дэрэн дагавар ингээд өглөө болгон явахдаа хийцэн байдаг. Эсвэл ороо ирээд хийцэн байдаг. Тэгтэл юугүй миний сэтгэл нэг юм гоёгүй байна. Ер нь миний одоо хайрын хилэмж бол жоохон шуналтай. Бэлэг хүлээ авах дуртай. Ер нь миний яг тэр бастай. Гинтийн бэлэг хүлээж авах дуртай. Тэгээд надтай ер нь юм их цаг өнгөрөөвөл надад маш гоё байдаг. Тэгээд дараачих нэг үйлчлэл манай нөхөр одоо өглөө болгон надад ингээд кофе аягалж өгдөг. Өглөө уух усын маань бэлдэж өгдөг. Энийг ингээд миний өглөө сэрхэд яг тэр гоё мэдрэмж өгж байгаа болохоор тэр өдөржингөө миний сэтгэлд дүүрэн нөхрөөсөө юм гоё хайр халамж авцсан яг юм айгүй гоё тийм сэтгэл өндөр байдаг. Тэнгууд ингээд эрэгтэй хүмүүс болохоор ингээд амар үнэтэй нэг одоо том ресторанд оруулах ч юм уу ингээд нэг ийм амар том юм төсөөлдөг. Гэтэ зүгээр нэг 1000 зарим их ч юм уу те аваад 7-оод одоо идээд гэх юм хоёлаа юм алхах нь хүртэл одоо тэр нэг бэлгэндээ ч юм уу те гоё цаг өнгөрөөж байгаа доордог болохоор So та ингэж мэдэх хэрэгтэй. Миний нөхөр миний тухай бодсон. En Tom wil биш үнтэй юм биш хамаагүй харин миний тухай бодсон. En жижиг юм өгсөн ямар ч хамаагүй бэлэг өгсөн харин миний тухай бодсон. Миний яг тэр би ажил руу яхаас өмнө нэг жижиг захиа бичдэг. Өнөөдөр сэн өнгөрөөгөрэн бла би танд хайртай гэж бичдэг. En жижиг захиа. En ашигын дуртай юм. Бүгдийг нь бага and what is save. Дандаа баган дандаа олждаг гэн миний нөхөр минь надад хайртай. Үнтэй биш, хэцүү биш зүгээр түүний тухай бодож байгаа. Энэ шиг бэлэг тийм. Тий. Тэгэхээр ер нь бол эсрэг талд нь эхнэр хүн одоо нөхөр нь өөрийг нь үл тооход энэ маш хэцүү. Тий. Одоо тэгээд магадгүй үл ойлголцол би гарна тэндээс тэгэнгүүт нөхөр яасан бэ юу болсон би зүгээр гэхээр эхнэрийн хувьд тэр одоо нөхөртөө үнэлэгдэхгүй байгаа юм тэр мэдрэмж тэр ямыг авахар маш хэцүү тэрийг мэдүүлэх гэж хичээдэг. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийн хувьд бол ер нь энэ тал дээр илүү сул талтай юм шиг. Одоо ихэнхдээ үл тоосон байдал үзүүлдэг нэмэгтэй хүнд хэцүү. Харин жижигэн бэлэг авч өгөх, хамт цаг өнгөрүүлэх, ярихыг нь сонсох, зүгээр ярихыг нь сонсоод хариулт өгөх. Энэ бол одоо яг энэ adjustment. Тийм энэ бол хийчих хэрэгтэй. Хийх ёстой зүйл. Санаатайгаар тийм. Одоо иймэрхүү юмнууд одоо дутагдахаар эмэгтэй хүн юугаа алддаг гэхээр энэ хүн надад хайргүй юм байна. Би энэ хүний хувьд үн цэнэгүй юм байна гэдэг тийм мэдрэмжийг авдаг. Ийм мэдрэмжүүд их авахаар одоо гомдол төрдөг, нөхөртөө гомддог.
Тэгээ дээрэс нь одоо өөрийгөө ингээд би муухай болцсон юм байна, би тархан болцсон юм байна гэдэг ч юм уу те. А би царай муутай болцсон юм байна, би хөвгшөрсөн юм байна ч юм уу нэг ийм өөрийгөө үн цэнэгүй болгоод одоо болдог гэх юм уу. Одоо тэгж боддог ер нь. Okay. So ek jachen zaksad in duur gersultin daughter. Та хоёр бодож байгаа бас өний тухай in Chini юм биш. Ja чилдэхгүй. In duur gersultin daughter. Ja чилдэхгүй. In болцох байвал энэ шиг яг ер нь албан ёсоор гэр бүл болоогүй учраас зүгээр болцож байгаа. Бурханы заавар энэ шиг хэр зүгээр gersultin daughter байх хэрэгтэй. Тий. So gerlээгүй бол энэ шиг хайр үзүүлж болохгүй. Бараг. Тий. So in sense санаараа энэ зүгээр gerlсын дотор ярьж байгаа. Тий. Та нар бодж байгаа бас энэ зүйл мэдэх хэрэгтэй харин одоо хэрэглэх хэрэггүй. Тий. Окей. Тий хэрэгжүүлэх хэрэггүй. Дараагийн Гэр бүл болсны дараа тийм байна. чөлөөтэй. Энэ сэн мэдэх хэрэгтэй. Тий. Дараагийн харин хийлсэмжээ. So we got Wilchless, Bilsik, Wilchless and Bilsik. The word бодох хэрэгтэй. Mago practic sana is like Jacksal speech bossen. Right? Ямар Bilsik, mini actor Ямар Bilsik dortay. En chic chocolate, en chic in Zakia dortay, and en chic Gigi Bilsik dortay, Gigi Zosh dortay, mini actor in dortay onda dortay Zosh medjaga. Ja, gavasa be Agilsas Gersuga Yajagavasa, Delskur Jacksad. Нэг жижиг хямдхан бэлэг авах боломжтой. Яг гэвэл нэг жагсаал бичсэн. Түүний дуртай онда хоёрдугаар дуртай онда дуртай зош дуртай бөксвэлс меджага ямар бэлэг өгөх вэ? Ямар зүйлс яаж үйлчлэх вэ? Зүгээр кофе хийгээд and жагсаал бичих хэрэгтэй. Яг гэвэл санамжгүйгээр санамсаргүйгээр хийхгүй. Тий. Сэн төлөвлөх хэрэгтэй. Энэ жагсаалт бичих хэрэгтэй. Энэ шиг сэн journals энэ шиг гой дэвтэр аваад энэ зүгээр миний acting тухай бичих хэрэгтэй. Түүний дуртай зүйлс, дургүй зүйлс, түүний дуртай хоол, дургүй хоол, энэ дуртай restaurant, дургүй restaurant, энэ шиг юм дуртай өнөр, дургүй өнөр, энэ шиг жижиг юм жагсаалт бичих хэрэгтэй. Тэгээд бэлэг өгөх нь үйлчлэх амархан. Зүгээр жагсаал аваад окей дөрөвдүгээр нь өнөдөр хийдэг болсон тий. Амархан. Тэгээ бас дэмждэг үг одоо гоё магтаалын үг ч юм уу. Энэ миний суул тал. Юу яадаг? Одоо эхнэрүүд ихэнхдээ нэг хүүхдүүд хараад гэртээ байдаг. Тэгэл өдрийн хід шал угаадаг, өдрийн хід хувцас дэвхгүйж талт хийдэг. Тэгэл нөхрийгээ ирэхээс өмнө за гэрээ цэвэрлээл, хоолоо хийгээл одоо ямар нэг юм хийцэн байхад орж ирээд ямар гоё энийг цэвэрлэлцэн юм уу хайнаа баярлаа ч юм. Тэгээ хоол хийгээд өгөхөд яас та гоё амттай хоол ийлаа ч юм. Эсвэл гоё амтгүй байвал хоол хийж өгсөнд баярлаа гэж хэлэхээр өмнөхгүй. Тэр өдөржингөө гэрийн ажил хийгээ ядарсан байгаа эмэгтэй хүний хувьд энэ гоё одоо эхнэргээ дэмждэг, урам өгдөг, талархдаг, магтдаг энэ үгнүүд нь одоо тэр эмэгтэй хүний бүхэл өдрийн ядаргааг нь бүр бараг байхгүй болгодог. Тэгээд миний хувьд бол үгүй би ер нь юм магтсан, урамшуулсан үгийг сонсохороо илүү хичээж юм хийдэг. Харин чи тийм байна, ийм байна гэд нэг юм жоохон дарс одоо юу гэдэг лээ тэр чинь. Одоо миний алдааг шүүмжилсэн үг сонсохороо би бүр тийм юм байна, ийм юм байна гэд бүр юм хийх хүсэл бүх юм маань байхгүй болдог. Сэн бодох хэрэгтэй учраас гадаа явбал өөр хүмүүстэй ярил маш гоё. Маш гоё ярддаг, маш polite. Тэгээд гэрлүгээ яваа тэгээ чи яагаад энэ хийгээгүй энэ яагаад энэ хийжээгүй гэж ярддаг яагаад. Тий. Ер нь яадаг. Бүтэ өдөржингөө ингээд ажил хийгээд зарим юмыг ингээд хийж дуусгаагүй ч юм уу. Одоо
аягаа угааж дуусгаагүй ч юм уу тий аягаа угаагаагүй ч юм уу угаасан хувцас одоо ивэх гэж дуусаагүй ч юм уу тийм байвал хэрвээ нөхөр нь одоо хүсвэл гэх юм уу одоо нөхөр нь завтай бол цуг аяг нь угаалцдаг ч юм уу цуг угаасан хувцас татаж авбал ер нь аюу гоё надад санагдана. So миний хэн бостас илүү сэн байх хэрэгтэй. Сэн байх ёстой. So бостас бос хүмүүсээс илүү сэн хандах хэрэгтэй. Тэнийг тий. Тий. En ер нь эрэгтэйчүүдийн хувьд нь жоохон хэцүү. Зүгээр жоохон чимээгүй зам зүгээр. Харин өөр хүмүүстэй ярихдаа маш гоё, маш дэмждэг тий. Тэгээд гэрлүүгээ яагаад тэгээд жоохон чимээгүй сугаа энэ шиг ярьдаг тий. Гэртээ очиж ер нь амрах байдалтай. Харин гэрлэлт бас ажилтай. Хийчих хэрэгтэй учраас энэ бид маш үүрэгтэй. Энэ бурханы талаар их чухал. So биний хувьд бас маш чухал байх хэрэгтэй. Жагсаалт бичээрэй яаж миний хайрын хэлсэмж ярих вэ? Жагсаалт бичээрэй яаж үйлчлэх вэ? Ямар бэлэг өгөх вэ? Ямар дэмжих өгөх хэлэх хэрэгтэй вэ гэж бодох хэрэгтэй. Дэмж төлөвлөх хэрэгтэй тий. Тэг яг ер нь гадуур явахдаа бусад хүмүүстэй ингээл нийтж те сайн ярилцаал инээгээл хөгжилтэй ч юм уу те ингэж байж байгаа. Гэртээ ирээд л гинт жоохон юм болоо л те. Яг яагаад гэвэл шалтгааны хувьд бол одоо сайн мэдэхгүй. Хүн болгоно одоо хувь хүний одоо зааш зан темперамент байж магадгүй юм. Гэхдээ нэг шалтгаан бол ядарсан. Яа мэдээж. Гэхдээ яг бидний дамжуулах гэж байгаа гол санаа бол Тийм ээ. ядарч болно. Ядарсан байж магадгүй. Ядарна мэдээж ядарна ажил хийгээд хүмүүстэй ингээд өдөржингөө тийм ээ гадуур явж байгаа учраас. Гэхдээ ирээд гэр бүлтэй одоо өөрийгөө зориулах тий одоо өөрийгөө эвдэх тийм ээ тийм зөв сайн хандлага үзүүлэх хэрэгтэй. Энэ бол бидний үүрэг гэж одоо нэг талаас хэлж болох юм л та. Бид багамш байх хэрэгтэй учраас заримдаа бид дошоо ярддаг. Like хүүхэд шиг. Like чи яагаад энэ хийсвэ чи энэ хийсвэ энэ Библийн яг бид дэмжих хэрэгтэй. Энэ заримдаа бид зүгээр ингэж санацх хүмүүстэй ямар гоё хийсэн бэ? Энэ манай акнерас санацбус like гоёо би лэт хийсэн. Энэ жоохон сонин харин энэ зүгээр дэмжих үгийг санацх хүмүүстэй тий. Би тийг сонсч байсан. Энэ одоо эрэгтэй хүмүүсийн онцлог, эмэгтэй хүмүүсийн онцлог гэж байдаг шүү дээ, тийм ээ. Одоо бүр нэг өгөгт цаанд байглаасаа өгөгдсөн. Тэнгууд эрэгтэй хүн болохоор гэрээ ер нь амрах газар гэж үздэг, хардаг гинэ. Ер нь за гадуур л тест ингээд явж байгаа л за гэртээ очиод сайхан амрыг да, тий. Гэртээ очиод нэг сайхан амрыг гэдэг нэг тийм бодолтой. Тэгээ гэртээ очихоор бараг тархин унтраад зүгээр амарчдаг. Харин эмэгтэй хүн болохоор гэр нь ажлын талбар нь болчдөг. Тэгэхээр эмэгтэй хүн ер нь би 6 хүүхэдтэй ер нь олон жил гэртээ сууж байна. Ер нь бол би гэртээ байхдаа бол ерөөсөө амардгүй бүр өглөөнөөс орой хүртэл бүр нуруугаа өвддөл бүр ажилдаг. Харин гадуур гарахаараа эсвэл гадуур өөр ажилтай ч юм уу эсвэл ажил дээр очихоор би илүү их амардаг. Тэгэхээр яг тэр үн юм шиг санагддаг. So бид сэн урамшуулах хэрэгтэй тийм ээ. Окей. Дараагийн session дараагийн set өөр хүмүүсийн өмнө яаж ярих вэ? Бидний бэлтгэсэн энэхүү подкаст танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа. Дараагийн подкастаараа уулзлаа. Түр баяртай.